Сайн байцгаана үзэгчдээ явлаа хэлээ нэвтрүүлгийн маань цаашийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдрийн манай зочноор маань Монголын өдөн бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын ах маань хүрэлцэн ирээд байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өөрчн ч энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн явж ирв, хаашаа яваад ирв? Сайн явж ирлээ. За би тэд Бүгднэрамт хятадаар дуусан Шинжийн хотод Шинжийн хотын 2 дугаар сургуульд одоо хамтарсан бэлтгэл хийгээд 10 тамирчинтайгаа хамт явж байгаад амжилттай аялж явж байгаад ирлээ. За Монголын өдөн бөмбөгийн холбоо хизээ үүссэн бэ? За Монголын өдөн бөмбөгийн холбоо 2010 онд үүсгэн байгуулагдаад за 2012 оноос эхлээд бас нэлээд эрчимтэй үйл ажиллагаагаа явуулаад за маш олон уралдаан тэмцээнийг жил бүр тогтмол болгож явуулж хөвшүүлсэн байгаа. За тэгэхээр хоёулаа үзэгчдээ өдөн бөмбөг гэдэг одоо спортын талаар одоо тайлбарлаж өгöd өгөө. За өдөн бөмбөгийн спорт маань ерөнхийдөө бол 1991 онд анх олон улсад хөгжөөд олон улсын өдөн бөмбөгийн холбоо болохоор 1991 онд үүссэн байгаа. За тэгээд одоо хүртэл бол олон улсын өдөн бөмбөгийн холбоо дэлхийн аварга шалгуулах тэмцээний 8 дахь удаа 7 дахь удаа зохион байгуулад одоо 8 дахь нь эх жил 2015 онд Италийн Ром хотод болох гэж байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ хөлөөрөө тоглодог ийм ардын уламжлалт тоглоомууд дээр үндэслээд энэ өдөн бөмбөг гэдэг спортыг одоо үүсгэсэн байна. Жишээлбэл одоо волейболтой их төстэй. За хөлөөрөө яг волейбол шиг волейболын дүрмээр одоо тоглодог. За энэ болохоор зэрэг бас Азийн ихэнх орнуудад дандаа ийм хөлөөрөө тоглодог ийм уламжлалт ийм хөдөлгөөн тоглоомод байсан. Тэгээд тэн дээрээс үндэслэж энэ спортыг одоо үүсгэн санаачилж үүсгэн байгуулсан байна. За өдөн бөмбөгийн спорт маань одоо олон улсын одоо спортчууд тий. Олон улсын. Монголд оруулж ирэхдээ өдөн бөмбөг гэдэг нэршлийн талаар одоо тайлбарлаж өгье л дээ. За энэ нь болохоор зэрэг бид хэд 10 оны Гуанчжоу тусан дэлхийн аварга шалгуулалт тэмцээн дээр очиод тэгээ яг ийм спорт байд юм байна гэд яг амьдаар нь үзэж хараад за тэгээд энийг юусоо Монголд хөгжүүлээгээд тэгээд бид тэднэртэй олон улсын өдөн бөмбөгийн холбооныхонтой бас харилцаа тогтоогоод тэгээд бид нар 2013 онд Вьетнам тусан дэлхийн аварга шалгуулалт тэмцээн дээр албан ёсоор олон улсын өдөн бөмбөгийн холбооны гишүүн болсон юм. За тэгээд бид нар Монголд оруулж ирэхдээ энийг маань яг олон улсын нэршил нь болохоор зэрэг Shuttlecock гэдэг юм. За олон улсын өдөн бөмбөгийн холбооны маань нэр International Shuttlecock Federation. За тэгээд бид нэр энийг орчуулад ерөнхийдөө энэ Монголын өдөн бөмбөгийн холбоог үл илүү их тохиромжтой юм байна. Бас твэг гэхээр бас арай манайхан ч нөгөө бас нэг твэгний талаар бас нэг жоохон хар бараа ойлголттой байдаг. Тэгээд тийм болохоор зэрэг ерөнхийдөө өдөн бөмбөг гэж нэрлүүлээд тохиромжтой юм аа. Тэгээд манай энэ өдөн бөмбөгийн маань бүтцэн болохоор юм жишээлбэл одоо энэ 4 талстай галууны өдөр хийсэн байдаг. Галууны өдөр тий. Галууны өдөр. Ягаан өнгө оруулаад би ингээд өнгө оруулаад янз бүрийн өнгөтэй байдаг л да. Энэ бол яг стандарт тэмцээний стандарт юм бөмбөг. Нэг хөнхөө идэв юм тий. Тий 15 г. Өндөр нь бас 15 см. 15 г. За тэгээд яг үнэхээр яг л бөмбөг шиг л нэснэ. Бүр одоо эндээс яг хөлөөрөө хаана л хүргий гэсэн газар бүрддэг бүр өндөр зэрэглэлийн тамирчид бол Монголын өдөн бөмбөгийн холбоо ингээд үйл ажиллагаагаа явуулахад одоо залуучууд хэр сонирхож байна. За маш их сонирхож байгаа. Бид хэд 2012 оноос эхлээд нэлээд өргөн дэлгэр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За хамгийн эхлэл 2011-12 он ингээ Баянзүрх дүүргийн сургуулиудын дунд хамгийн анхныхаа тэмцээнүүдийг явуулж эхэлсэн. За дараа нь өдөн 13 оноос эхлээд бид нэр хотын аварга шалгуулалт тэмцээнүүд зохион байгуулсан. 13 оны намар бид хэд нийслэлийн багш нарын дунд өдөн бөмбөгийн сургалт явуулсан. За тэр сургалтынхаа дараа тэр багш нар маань эргээ сургууль дээр очиод жижигхэн баг бэлдээд. Тэгээ одоогор бол манай
одоо хүүхдүүдийн дунд болдог тэмцээн одоо 25-6-аас 30-аад багуудын дунд болдог. За тэгээд манайх эрэгтэйчүүдийнхаа дунд ахлах дунд гэсэн 2 насны ангиллаар тэгээд дээрэс нь эмэгтэй баг гэсэн ийм 3 насны ангиллаар тэмцээнүүд явуулдаг. Тэгээ хөвчлэн манай дээр дандаа багийн төрлүүдээр нь явуулаад байгаа. Тэгээ эх жилээс эхлээд бид одоо ганцаарсан энэ манай өдөн мөмгөөс ганцаарсан хосын багийн гэсэн аюу олон төрлөөр тоглолтгоо л доо. Багийн гэхээр одоо хэдэн орох вэ? За багийн гэхээр талбай дээр 3 хүн орно. За 3 хүн ороод яг волейбол шиг нэг баг дотор 4 удаа бөмбөнд хүрнэ. Нэг хүн 2 удаа бас хүрэлцэж болно. Тэгээ волейбол маань ингээд дамжуулалт хийгээд хоорондоо дамжуулалт хийгээд яг товтлдог шиг яг өдөн бөмбөг маань бас тусаж яваад бөмбөгөө дамжуулаад нөгөөх нь өргөж өгөөд тэгээд товтлоод яг ийм яг адилхан процесстэй. Гэхдээ 4 удаа бөмбөнд хүрнэ. Өдөн бөмбөг маань одоо манай твэгтэй ер нь их төстэй юм шүү дээ, тий? Твэгтэй их төстэй. Ер нь твэг гэж ойлгож болох уу? Ер нь бол ерөөхдөө твгэлтэй. Тэгээ нэршлүүд нь өөрөө болохоос биш. Тэгтээ харцсангуу бас арай өөр жинхэнэ нэг официалны спорт болгоцсон. Яг спорт болгоод бүр яг дүрмжирэнд оруулаад яг байх ёстой бүх юмнуудыг хийцэн ийм спортлтой юм. За манай яг твэгтэй бол үндсэн техник хөдөлгөөнүүд их адилхан. За манайхны твгэн дээр болохоор манайхны хамгийн их нөгөө юу яадаг айдаг юмнууд нь болохоор зөв маш олон удаа ухсардаг. Бөөрөнд муу байдаг, бөөр дөргөөд цусаар шидэг мэдэг гэдээ ярьдаг байсан шүү дээ. Тэр маань тэрнтэй харин шал эсэргээр энэ болохоор зүгээр тийм ухсрах үйлдэл хөдөлгөөнүүд байдаггүй. Дандаа нөгөө бие биендээ өргөж өгнө, довтлно, өргөж өгнө, довтлно, давуултын яг тийм журмаар явдаг. Дэлхийн бөмбөрцгийн улс орнуудын ихэнх нь хөлөөрөө тоглодог тоглоомтой гэдгийг та мэдэх үү? Зарим ард түмний уламжлал тоглоомууд нь цагийн аяст явсаар дэлхийн хүндрэлтний топ спорт болсон ч бий. Жишээ нь хөл бөмбөг, регби гэх мэт. Үүнтэй нэгэн адил дэлхийд өргөн дэлгэр хөгжиж буй спорт тоглоом бол өдөн бөмбөг юм. Хятадын нисдэг бөмбөг, Вьетнамчуудын өдөд бөмбөг, Америк, Европын орнуудаар өргөн тархсан футбэг, монголчуудын твэг гэх мэт олон үндэсний тоглоомуудыг нэгтгэн нэгэн хүчирхэг спортын төрлийг бий болгосон өдөн бөмбөг юм. Олон улсын өдөн бөмбөгийн холбоо буюу International Shuttlecock Federation 1991 онд байгуулагдсан бөгөөд өнөө хүртэл олон тэмцээн уралдаан зохион байгуулжээ. Хамгийн сүүлд гэхэд өдөн бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Улмаар 1999 онд Европ цалбар холбоонд байгуулагдаж, одоо игнэндээ дэлхийн 40 гаруй улс орныг багтаасан хүчирхэг спорт болон хөгжсөн байна. Сонирхуулахад Sepakti Krab буюу хулсан бөмбөг нь Азийн тоглолтын хөтөлбөрт, өдөн бөмбөг нь Өмнөд Азийн тоглолтын хөтөлбөрүүдэд тус багтсан спортын төрлүүд болон хөгжижээ. Энэ нь ирээдүйд их олимпийн хөтөлбөрт багтах бүрэн боломжтой харуулж байгаа юм а. Өдөн бөмбөгийн спортын ерөнхий зарчим нь галууны дөрвөн талст өдийг шигтгэсэн бөмбөгөөр тоглодог зарчимтай. Бидний мэдих волейболын спорттой тун адилхан буюу торны 2 талаас 2 буюу 3 үеэр тоглож аль болох олон оноо цуглуулах зорилготой юм. Яг л волейболын спорт шиг гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн том онцлог нь зөвхөн хөлөөрөө тоглоно гэдгийг санаарай. Волейболын спорт шиг байрлал, довтлогоо, хамгаалалт, хаалт, дамжуулалт, давуулалт гэх мэт үндсэн техникүүдтэй. Бас нэгэн онцлог нь багийн, хосоор, холимог, хос, ганцаарчилсан гэх мэт олон хувилбараар тоглож болно. Өдөн бөмбөгийн спортоор хичээлэхэд нүдний хараа болон тулгуур эртний үений холбоос зөөлөн эдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Хөлөөрөө тоглодог болохоор хөлийн хөдөлгөөн, авхаалт самбаа, тэнцвэрийн шанаруудыг сайн хөгжүүлдэг. Ер нь бидний тоглодог тоглоомуудын хэрэглэл хэдий ч нэ жижиг хэмжээтэй байна. Тэр хэмжээгээр урд чадвар, самбаачлах хувцсгоо, мэдрэмж маш их дээшилдэг юм. Манай монголчуудын твэгтэй тун адилхан учраас энэ спортоор бид илүү их амжилт олох боломжтой юм. Энэ завшааныг ашиглаад Монголын өдөн бөмбөгийн холбоог дэмжин ажилладаг Бацаахан захиралтай VCH компани хамт олондоо ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё.
За тэгэхээр эргээд хоёлаа Шинжээний явсан талаараа жоохон ярив. Тийшээ явж очиход ер нь манай монголчуудыг хэр угтаж аав хамтарсан бэлтгэл хийхин ач холбогдол юу вэ? Тэр хүмүүсээс одоо юу сурж мэдж аав? Ер нь Шинжээн бол их гайхалтай хот юм аа. 80-аад онд Дэн Сяопинго тэр Шинжээн гэдэг хотыг юу яасан юм бэ? Байгуулж туршилтын журмаар ингэж байгуулж ингэж тохироод тэгээ тэр том гайхалтай тэр том хотыг бүр 80-аад оны сүүлээс эхэлж барьж эхлээд одоо бол үнэхээр гайхалтай том хот. Үнэхээр одоо бүр тийм туршилтын журмаар байгуулсан тийм хот юм байна. За тэгээд тэр экспериментал 2 дугаар сургууль гээд бас нэг туршилтын тийм сургууль дээр би тэд байрлаж байлаа. За тэр сургуулийн багш нар тэр сургуулийн хүүхдүүдтэй хамтарсан бэлтгэл хийсэн. За тэгээд жишээлбэл одоо тэр сургууль гэхэд одоо тэр сургуулийн кемпинг гэхэд одоо спортын талбай малбай гэх юм бол хөл бөмбөгийн 2 том талбай, сагсан бөмбөгийн ингээд 5 6 талбай. Тэгээд наан ингээд бос жижиг талбай жишээлбэл одоо энэ өдөн бөмбөгийн талбай сеттинг гэдэг ингээд 4 5. Тэгээд оюутны одоо нэг оюутны нэг амьдардаг байрнууд нь сурагчдын оюутны байрнууд дандаа 7 давхар ингээд 4 байр гэж юм. Ихтэй хоёр. Бид нар нэг эрэгтэй тамирчид маань эрэгтэй байранд нь 2 охин явсан. 2 охин болохоор эмэгтэй байранд нь байрлаж байсан. Тэгэл дээр хоолны заал мал хэлэх юм бол одоо бараг л одоо манай нэгдүгээр шиг тийм том кеп байлаа. За тэгэл ерөөсөө спортын талбай сургууль. Тэгээд бид нэр тэр ахлах сургууль дээр нь байрлаад тэр юуных нь дунд сургуулийн заал нь төвш бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд манай Шинжээний талынхаа маань бол маш сайн хүлээж авсан. Нэгдүгээр, хоёрдугаар тус бидний таньдаг манай түншүүд байсан л да. Манай 2013 оны хавар 12 оны хавар олон улсын өдөн бөмбөгийн холбооны шугамар манай тус хятадын өндөр зэрэгтийн тамирчид сургуулиудаар явж үзүүлэх тоглолт хийж энэ өдөн бөмбөгийн спортыг сурчилсан нэг тийм үйл ажиллагаа авсан юм. Бидний урилгаар тэгээд тэр урилгаар ирсэн тэр сургуулийн захирал, тэр сургуулийн тамирчид маань бас байсан. Тэгээд тэднийхээ танилынхаа журмаар бид нэр өөрсдөө хүсэлтэйгээ тэмдэгдсэн. Тэгээд тэд нар маань аягүй сайхан хүлээж авсан. Хүүхд болгонд маань өдөн бөмбөгийн одоо хэрэгсэл хувцс биеийн тэмрийн спортын хувцс хонороор бүгдээрэнд нь үн төлбөргүй өгсөн. Дээрээс нь байр болоор үн төлбөргүй хангасан. Дээрээс нь тэгээд хүүхд маань одоо бэлтгэлийн үйл явц нь бол аягүй их чанартай болсон. Яагаад гэвэл жишээлбэл манайх 10 хүүхэдтэй. Тэднийх бас 10 хүүхэд гаргацсан. Тэгэл яг нэг хүүхэд нэг багштай. Тэгэл яг нөгөө хариуцсан хүүхэд нь ингээд манай хүүхэдтэй ингээд шууд одоо бөмбөгийн одоо шидэж өгөөл. Ингээд яг хамтарсан дээрс тасгал хийгээл яг тийм ганцаарсан тийм байдлаар сургалт маань явагдсан учраас нэлээд өндөр чанартай болсон л доо. Бид нэр тэгж үзэж байгаа.
За. Монгол хүүхдүүд ер нь ихэвчлэн насны ангилалд хүүхдүүд явсан уу? Тамирчид. Тийм дандаа манай тамирчид дандаа 10 жилийн хүүхдүүд бид нар өнгөрсөн онд одоо 4 тэмцээн зохион байгуулсан. За тэндээс л нэлээ ур чадвар сайтай гэж байгаа. Хамгийн бас боломжтой хөгжих болцоотой гэсэн тийм тамирчид авч явсан. За энэ маань бас цаашдаа бид нэр ирэх онд нөгөө Италид болох 8 дахь удаагийн дэлхийн аварга сурах тэмцээндээ бас бэлтгэх зорилгоор баг тамирчтай бас чанаржуулах ур чадварыг нэмэгдүүлэх тийм зорилготой явсан учраас дандаа хүүхдүүд байсан. Одоо манай 73 дугаар сургууль, 3 дугаар сургууль, 79 дугаар сургууль, 92 дугаар сургууль, Баянзүрх цогцлол гэдэг дандаа нөгөө тэмцээн дээрээс шигшиж явсан учраас янз бүрийн сургуулиудын хүүхдүүд явсан юм. Бандаа хүүхдүүд, хятад хүүхдүүд хоёрын одоо өдөн бөмбөгийн спортоор хичээлний хэрэг. За яг хав ингээ харьцуулаад үзэх юм бол харьцуулах юм бол манайх илүү доогуур байгаа л да. Яг тэгэхээр тэдний болохоор зөв бүр яг хөтөлбөрт нь орсон яг энэ өдөн бөмбөгийн спортын бүр дагнцсан тийм сургууль байхгүй. Тэгээ бүр бие тэмнэн хичээлийн хөтөлбөрт орсон. Тэгээ бүр багасаа ингээ явж идэг тийм сургууль байсан учраас тэдний хүүхдүүдтэй бол харьцуулах аргагүй. Гэхдээ манай хүүхдүүд харьцангуй хурдан сурч байгаа. Харьцангуй хүүхдүүдийн маань ур чадвар нэлээд хурдан сайжирч байгаа. За сая бас өндөр зөвлөлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийгээд бас нэлээд ач тусыг олсон. Улам илүү их сайжирсан. Манайхны хамгийн гол дутагдал одоо уян хатны чанар дээр л жоохон тиймэрхүү байна. Тэгээ сая бас тэр дасгал хөдөлгөөнүүд ер нь арга барил арга зүй ерөнхийдөө нэлээд сайн заалгаад сураад ирсэн. Ер нь нөхөдөө бол цаашдаа бол болно л гэж бодож байгаа. Манай өдөн бөмбөгийн спортод хамгийн чухал юм уян хатан чанар их чухал байдаг л та. Яагаад тэгэхээр энэ нөгөө торны маань өндөр эрэгтэй нь метр 50, эрэгтэй нь метр 60, эмэгтэй нь метр 50 байдаг байхгүй. Тэгээ яг тэр метр 50 өндөртөө торон дээгүүр ийм торон дээгүүрч яг хөлөөрөө ингэж гаргаж ирж товтолдог байхгүй. Тэр зэрэг хөл маань бүр маш чөлөөтэй их сонголт сайтай байж иж тэр нөгөө товтлогооны дасгалууд тэр товтлогооны дээгнүүдийг гүйцэтгэж чаддаг. Тэгээ сая жоохон юуны уян хатан чанараар тэр сонголтын дасгалуудын тэр жоохон учир дутагдaltaй байсан. Ерөнхийдөө манай хүүхдүүд хичээл одоо өдөн бөмбөөр цаашдаа хичээл хийж байгаа хүүхдүүд бол уян хатны чанараа бас нэлээд сайн сайжруулсан хүмүүс бол илүү амархан сурж илүү амархан тэр нөгөө товтлогооны техник элементүүдийг амархан сурж байгаа. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Түрүү би ажиглаж байхад энэ бол яг стандарт бөмбөг юм шиг байна тий. Тий яг. За энд болохоор нэг арай ондоо бөмбөг харагдаад байдаг. За энэ бөмбөгийн талаар хэлбэлээд байна. Тий энэ бөмбөг болохоор зэрэг энэ өдөн бөмбөг дотроо бас нэг хоёр төрөл болж хөгжиж байна л доо. Энэ яг энэ официалны спорт талаасаа. Энэ нь болохоор зэрэг нэг үзүүлбэр талаасаа, уран сайхны талаасаа үзүүлбэр талаасаа одоо фристайл гэж ярьдаг шүү дээ. Нөгөө одоо хөл бөмбөгийн жонглоор дал янз бүр үзүүлбэр гэдэг шиг яг энэ бас яг тэрний зориултын бөмбөг.
Тэгээд манай саяны явсан хүмүүс бас өдөн мөнгийнхөө спортоос гадна энэ үзүүлбэрийн маань юу бас их гоё юм аа. Сонирхолтой юм аа. Илүү сонирхолтой юм аа. Энийгээр хичээлнэ гэдэг бас их нөгөө бичлэгнүүдийн бас үзэж харж сонирхсон. Явандаа бол ийм бас 2 3 ийм гоё үзүүлбэр хийх хүмүүс бас бэлтгэх санаа байгаа. Янз бүрийн тэмцээн, уралдаан, янз бүрийн арга хэмжээний одоо нээл таалтан дээр ийм тоглодог. Тийм юм байгаад бас зүгээр юм болоо гэж бодож байна. За тэгэхээр өдөн бөмбөгийн одоо холбоо маань сургалтаа яаж явуулдаг юм? Тамирчдыгаа яаж бэлдэж гин, хаана байрлаж гин? За манай өдөн бөмбөгийн холбоо болохоор зүгээр л төрийн бус байгууллага шүү дээ. Бид нэр зүгээр л яг л өөрсдийнхөө одоо үүсгэл санаачлаас зүгээр л сэтгэл зоргоороо л явж байна. Янз бүрийн албан журмал ийм хөтөлбөрт оруулсан юм алга бид нэр сайн дурынхаа үндсэн дээр л энэ спортыг хөгжүүлэх гэл ингээл жишээлбэл одоо ингээл дунд сургуулиудын хөтөлбөрт ороогүй. Дунд сургуулиудын секцийн мөнгө төгөж өгөө байцсан шүү дээ. Тэгээд нөгөө хөтөлбөрт нь ороогүй нөгөө яг л нөгөө багш нартантай л ингээл тулж ярьцаал за нэг ийм гоё спорт аа энийг ингээ хөгжүүлээч нэг хэдэн хүүхдүүд аваад энийг ингээ өшгөлүүлээд үз дөрөв мөрмөн ийм юм байдیں۔ Ингээд үзүүлж харуулах юм аа нэгээд нөгөө видео CD медиа арга зүйн тийм юмнуудыг өгөөл бөмбөгөөр нь хангаад тэгээд нэг энэний дараа нэг ийм тэмцээн болох гэж байгаа. Энэ дээрж оролцооч. Тэгээд нөгөө тэгж явсаар юм бол харин нөгөө дэжгүй одоо 30-аад багтай. Овоо хэдэн сургуулиуд дээр бас хөгжсөн. Түүнээс яг тийм албан ёсоор ингээд байрлал ийм сургалт мургалт байнгын байр заал талбай малбайтай тийм юм бол байхгүй. Яг л өөрсдийнхөө одоо сэтгэл зүрхээрээ л ингээд явж байгаа. Тэмцээн уралдаанд хэр оролцож байна? За тэмцээн уралдаанд гадаадын тэмцээн уралдаанд бол оролцоогүй байна. Бид нар бол өөрсдөө нэлээд сайн бэлтгэж байгаа. За бидний хамгийн том зорилт 15 оны Италийн Ром хотод болох дэлхийн аварга тэмцээнд оролцох. За бид нэр тэрэнд л оролцох хамгийн том зорилго. За тэрэнд оролцохын тулд бид нэр тамирчдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Тэгээд тамирчдаа сайн бэлтгэхийн тулд саяны 1-р саяны энэ арга хэмжээ нэгдүгээрх нь байлаа. Шинжээ явдаг. Дараагийнх нь арга хэмжээнүүд одоо энэ бүтэн жилийн хугацаанд бид нэр бас 4-5 том жижиг тэмцээнүүд зохион байгуулна. За дээрэс нь дархан хот бас нийслэлийн багш нарын дунд 2 том сургалт явуулна. Дахиад одоо сонирхогчдын тэмцээнд оролцогчдын тоог нэмэгдүүлнэ. За тэгээд тэмцээн улам жижиг цаашаа ингээд хөгжиж явсаар байгаа. Ямар ч байсан бас нэлээд амжилттай. Одоо үзээд байгаа тийм. Та ер нь анх яагаад өдөн мөнгөийг сонирхолсон? Ер нь ингэсэн юм бид би нэг зүгээр интернетээр сонирхож харж агаад тэгээ ийм гоё спорт байт юм байна. Тэгээ би энэ 2010 оны Гуанчжоугийн дэлхийн харшил уралт тэмцээн дээр нь очисон зорж 6 дахь удаагийн зүгээр интернетээр сонирхож байгаа л тэгээд яг юун дээр нь яваад ирсэн юм шүү дээ. Тэгээд би тэр олон улсын өдөн мөнгөний холбооны ерөнхий нэрмжийн дараа Wei Yong гэдэг нэг залуу байдیں۔ Тэр залуутай ингээ интернетээр харьцаж агаад тэгээд би ингээ Монголыг төлөөлж байна. Би танай юу спортыг сонирхож байна. Ийм байгуулмаар байна. Тэгээд манай тэр залуу намайг өрөөд тэгээд би тэр Гуанчжоуд очив. Тэгээд Гуанчжоуд очиод яг тэнд дэлхийн яг жинхэнэ шилдэгүү цугласан байсан л да. Яг жинхэнэ нөгөө амьд тоглолтын үзэл яг л бүр волейбол шиг л яг амар байгаа юм чи тэр чинь. Би өөрөө ч амьдаар бас үзээгүй байсан. Тэгэл яг тэндээс ирээ. За ерөөсөө энэ өдөн гэдгийг Монголд хөгжүүлээ. Тэгэл тэрнээс хойш ирнэ. Тэгэл нэг ивэ олохгүй байж байгаа 2012 оноос хойш нэлээд сайн дэжгүй манай үйл ажиллагаа манай дэжгүй сайн яваад байгаа. Тэмцээн уралдаан олонний зохион байгуулж байгаа. Одоо бас нэлээд олон тийм багуудтай бүр сайн багуудтай хүртэл болцсон. Хоорондоо багууд маань тэр сургууль аюу сайн багтай тэднийхтэй тааруул яана гэж юм одоо тийм бүр аюу гоё болчих эхэлж байгаа. За тэгэхээр та бид хоёрын одоо ярилцах цаг маань өндөрлөгдөж байна. Тэгээд явлаа ярилцлаа нэвтрүүлгийн маань одоо урилгыг хүлээн авч оролцсон танд баярлалаа. 2015 оны Италид болох дэлхийн аварга тэмцээнд өндөр амжилттай оролцоосоо гэж одоо хүсье өрөөж байна. За баярлалаа.
За ингээд явлаа ярьлаа нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Өнөөдрийн манай зочноор маань Монголын өдөн бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга их бол ах маань олслоо. Дараа дахин уулзлаа түр баяртай үзэгчтэй.